Сайн байцгаана уу? 2018 оноос хойш 3 удаа шатхуун нэмэгдсэн гэж хэлж байна. Эхнийх болвол яг хиймэл хомсдол үүсгээд 1 сард өвөл тонор мэдж байгаа. Хиймэл хомсдол үүсгээд хүмүүсийг залхаагаад очир дараад үүсгэж чаад нэмсэн. Сая бол 7 сарын 4-нд яг хөл бөмбөгтэй, наадамтай, хүмүүсийн амралттай холбогдуулаад нэмж байна. Энэ шатхууны үнийн өсөлт нь 20% үнийн өсөлт нь автомашин эрхлэгчид ямар дарамт ямар ачаа үүрч ийн вэ гэхээр за Монгол бид нар сая төвөр судлаа хэлгэлтэй бензин колоктод дээр 7 хоногт нэг тээврийн хэрэгсэл эзэмшигч хүнд 12,500 төгрөг. Энэ хамгийн бага тоогоор шүү. Сард 50,000 төгрөгийн шатхууны үнийн өсөлтөөс олж нэг автомашин эзэмшигчдийн карманаас гарч байна 50,000 төгрөг. Энийг жилээр үржүүлэхээр та бүхэн жилээр үржүүлдэг 50,000-ыг жилээр үржүүлэхээр 600,000 төгрөг болчих. Монголд сая манай мэргэжсэн инженер инфат хэлж байна. Монголд 956,000 автомашин тээврийн хэрэгсэл байдаг гэж. Энийг ойролцоогоор ботход сая тээврийн хэрэгсэл. Сая тээврийн хэрэгсэл сая автомашиныг 600,000 төгрөгийн тэр үнийн өөрчлөлтийг ботхоор 600 тэрбум төгрөг болж. Нөгөө манай засгийн газар маань 60 тэрбум төгрөгөөр албан тушаалаа худалддаг байсан бол одоо 60-ыг 10 дахин үржүүлээд 600 тэрбум төгрөг ард түмнийхээ шатхууны үнийн өсөлтөөр ард түмнийхээ нуруунд дээр ард түмнийхээ карманаас авч байна 600 тэрбум төгрөг шүү. За дахиад энэ зөвхөн энэ бензинээс автомашин эзэмшигчдээс авч аваа. Энэ үнийн нэмэгдэл нь 20% нэмэгдэл нь өрхийн амжиргааны түвшинд яаж нөлөөлж байна? Сая инхбат маань хэллээ л дээ. Манжин 7,000 болсон. Бид нар өмнө нь маха авч идэж чадахгүй байна гэж хэлдэг байсан. Одоо мах үнэтэй болчихлоо гэж Улаанбаатар. Одоо ноогоо авч идэж чадхаа боллоо. Хизээ байхдаа төмс 2,500 төгрөг хүрдэг байсан юм байна. Одоо маха идэж чадхаа байсан монголчууд ноогоо идэж чадхаа болсон байна. Үнийн өсөлт айл бүхэнд амжиргаанд маш сөргөөр хүн дээр нөлөөлж байна. За мөн та нар хавар бас бүх хүмүүсөө шуугсан. Энэ хуурамч бензиний асуудал 3 дугаар асуудал нь хуурамч бензиний асуудал гэж байна. Би иргэний засгийн салбарт 10 хэдэн жил ажилласны хувьд онгоцны түвш бол 20,000 тонн жилд бол 20 сая тонн хэрэгэлдэг юм байна. Гайлын мэдээллийг бид нар аваад утсан чинь 120 сая тонн орж ирсэн байна. 100 тонн хайч 100,000 тонн хайччихва. Энд дээр ч нэг метанол ч юм уу нэг химийн бодисуудыг хийгээд хуурамч шатхуун үүсгээд байгаа юм шүү дээ. Хуурамч шатхуун үүсгээд тэр нь жижиглэнгээр тараагаад автомашин эзэмшигчд маань хохирол үзүүлээд байгаа юм шүү. Онгоцонд тэр том мотортой онгоцонд явдаг түвш маань янз бүрийн химийн бодис хийгээд хуурамч бензин болоод автомашин жижиглэнгээр зархаар бид нар хардж байгаа шүү. Жижиглэнгээр зархаар мотор идэрч байна. Насоос идэрч байна. Энэ шатхууны үнийн нэмэгдлээс болж бензиний үн нэмэгдснээс болж нэг иргэнээс нэг автомашин эзэмшигчээс 600,000 төгрөг жилд дахиад өрхийн амжиргааны түвшин хүнсээ авч чадхаа болж байна. Дахиад дээрэс нь автомашинаараа бид нар эвдлээд хохирч байна. Энэ дээр анхаарал хандуулаач. Та нар бүгд автомашинтай бүх хүмүүс л автомашинтай бүгд л хоол иддэг тийм ээ. Энэ дээр бүгд нэгэн байр суурийг гаргаач гэж би хэлмээр байна. 2012-оос 16 оны засгийн газрын үед үн тогтворжуулах бодлого хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 218 тэрбум төгрөгийг 4% хүүтэйгээр шатхуун түгээх компаниуд долгосон. 4% энийг 2 жилийн дараа төлөөд дууссан. 218 тэрбум төгрөгийг. Энэ хүрээнд энд хямд хүүтэй бага хүүтэй мөнгө олгосон учраас шатхуун импортлогч нар яасан? Тогтвортой зөв бодлого хэрэгжүүл тогтвортой зөв гэрээ хийж энэ 2012-оос 16 оны хооронд үнэн маань тогтвортой байсан юм биш үү? Тийм учраас бид нар манай засгийн газраас эрх баригчдаас юу гэж хүсэж байна вэ гэхээр үн тогтворжуулах бодлогоо хэрэгжүүлээч. Ард түмний нуруун дээр үүсгээд байгаа энэ их үнийн дарамтаа харж үзээч, багсгаач. Бид нар орлого, цалин, тэтгэвэр, халамж юу ч нэмэгдээгүй байжээж 3% шаттайгаар бензин маань нэмэгдсэн. Өрхийн амжиргааны орлого маань ямар ч мөнгө нэмэгдээгүй байж ийм хүнд дарамтууд үүсээд шүү. Энэ бүхэн дээр анхаарлаа хандуулаач. Манайхан сонсоож газар дээр хөрсөн дээрээ буугаач. Гадуур яваач гэж хэлмээр байна.